Баянзүрх дүүрэг хунцрын аялалгүй Баянзүрх айныг эхлүүлээд байгаа. За үүний хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо маань жишг хороо урлагийг зориулж ажиллаж байна. PML пластик үйлдвэрээс сургууль болон цэцэрлэгийн заахаар ах зүүн багш нартаа сургуульд орохоор ирсэн байна. Манай хороо Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн олон хүн амтай нийслэлийн ерхий улирлын 2 сургуультай 11 цэцэрлэгтэй юм том хороо байгаа. Аяны хүрээнд 3 ажлыг зохион байгуулад иргэд оршин суугчтай хунцар хог хаягдлыг англин ялгах зөв дадал хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны ажилчдаа үйлдвэртэй танилцуулж, ханшин цуглуулж байгаа хог хаягдал маань бүтээгдэхүүн болдог талаар танилцуулгыг бас хийгээд явж байгаа. Энэ ажлыг бид нар жилийн туршид зохион байгуулад анхдагч их усүр дээр нь бид нар хунцар хог хаягдлаа англин ялгаад хэвшчихье. Дахин боловсруулах үйлдвэртэй тушаагаад бүтээгдэхүүн үйлдвэрлэчихье гэсэн ийм л 2 зорилготой байгаа маа. Хунцар хог хаягдлаа тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Хорооныхоо 5 хэсэгт энэ цэгээ байгуулад энэ 5 цэгээсээ хунцраа ачуулах ийм зохион байгуулалттайгаар ажиллаад явж байна. Байрныхаа орцны үүдэн дээр хог хаягдлын цэгийнхаа орчимд шууд хог хаягдлын цэгээр дамжихгүйгээр өөрсдөө англин ялгаад эхэлж байгаа нь үйл ажиллагааны давуу тал болж байгаа маа.